одоо үзэн ядах ч юм уу миний талаар яаж ингэж бичиж байна. Би одоо өөрийгөө ямарваа нэгэн тийм өмөрөх ямар ч тийм сэтгэл төрөхгүй байна. Энэ эмэгтэйгийн хувьд ч гэсэн магадгүй энэ бичлэгийг үзэх юм бол таа ч гэсэн травматай шүү. Яг үннийг хэлэхэд миний сэтгэлээр амар өвдөж шүү хүмүүсээ. Үзэгч бүхэндээ яг үннийг хэлэхэд байна штэ. Тэгэхээр энэ хүний бичсэн юм үнэн байгаа хгүй те. Тэгэхээр бүгдээрээ эдгэрцгээ бүгдээрээ заяа. За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр ямар бичлэг хийх гэж байгаа юм бэ гэхлээр Золбоо сөрөг сэтгэл уншнаа. Миний талаар нэг хүн Facebook дээр нэг пост оруулсан байна. Тэр постныхын доор заяа 669 хүн сэтгэл үлдээсэн байгаа байхгүй юу. Тэгээд 1000 гаруй хүн лайк дарсан. Одоогийн байдлаар 122 хүн шеэрлсэн байна энэ постыг. Сөрөг сэтгэл уншна гэсэн чинь жоохон айцтай хүүцтэй. Тэг яг хуу энийг нь би яаж олж харсан бэ гэхэлэр нэг Золбоо ТV гэдэг миний Facebook пэйжийг меншн хийгээд харна би ороод харсан чинь яг энэ пост орсон байсан байхгүй. Тэгээд сөрөг сэтгэлээ өмнөх Золбоо гэдэг хүний боддог байсан бодол яг өнөөдөр сууж байгаа Золбоо гэдэг хүний бодож байгаа бодол хоёр жоохон өөр болсон байсан. Арай өөр өнцгөөс нь энэ сөрөг сэтгэлийг харсан гэх юм уу? Сөрөг сэтгэлээ уншаад та бүхэндээ тэр өөрөө мэдэрсэн ойлгосон юугаараа те өөрчлөгдсөн тэр бүгдийг та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодсон юм а. Яагаад вэ гэхээр энэ зарим нэг үзэж байгаа үзэгчд маань бүр маш хэрэгтэй. Ялангуяа зөвхөн манай монголчууд, дийлэх монголчуудад маш хэрэгтэй учраас энийг бас би үзэгчдтэйгээ хуваалцах нь зөв юм байна гэж бодоод өнөөдөр та бүхэнтэйгээ сөрөг сэтгэл уншихаа сууж байна. Ер нь бол амар юм бичсэн байгаа шүү. Та бүхэн сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай. За тэгвэл бүгдээрээ шууд энэ эмэгтэйгийн бичсэн постыг эхлээд харъя. Тэгэхээр энэ хэн бэ гэхээр энэ гэдэг нэг эмэгтэй байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ бас өмнө миний нэг юм согтуудаа архиугаад нэг бичлэг яваадсан шүү дээ энэ тэнэгээр. Тэгээ тэр бичлэгийг бас энэ эмэгтэй яг постлж байсан байхгүй юу. Ер нь надад айгүй дургүй эмэгтэй юм шиг байгаа юм л да. Намайг харахаар л зүгээр ягаад ч юм айгүй тийм дургүй нүрээд жоохон үзэн яддаг байж магадгүй гэж би яг хувьдаа бодсон. Ягаад гэвэл өмнө бас яг тийм миний нэг тийм те согтуу ингээ муухай явж байгаа юм постлж байгаа. Тэгээ би энэ эмэгтэй рүү холбогдоод устгаа өгөөч гэж зөндөө гуйсан байхгүй юу. Муухай байна устгаа өгөөч гэж гуйж байгаа. Тэрээс устдахгүйсэн болохоор нь сүүлдээ би бүр арга хайсараагаа тэгээд нөгөө Facebook руу хандаад копирайт өгөөд устгуулж байсан. Хүчээр устгуулж байсан. Тэгээ би энэ эмэгтэй Facebook хаягийг бүрсэлгдсэн байгаа. Ягаад вэ гэхээр хүмүүс бас дайраад унж магадгүй шүү дээ. Чи хэн болчоод Золбоог шүүмжлээд байгаа ингээд одоо манай үзэгчид бас Золбоод бас дуртай намайг дэмждэг хүмүүс байна. Тэр хүмүүс бас нэг дайраад унж магадгүйгээд Facebook хаягийг харагдуулахгүй болгоцсон байгаа. Яагаад вэ гэхээр би бол энэ эмэгтэйг нэг тийм үзэн ядаад ч юм уу энэ эмэгтэйг буруутгах сэтгэлгүй болсон байхгүй юу? Яг үннийг хэлэхэд энэ миний нэг өөрчлөгдсөн байдал. Би үнэхээр энэ эмэгтэйг те хүмүүстэй ямар зөв юм байна. Миний талаар ингэж бичээд тахтай гэсэн тийм нэг юм энэ эмэгтэйг буруутгах байхгүй болчих. Тэгээ энэ ялгаа айгүй том надад гарсан өөрчлөлт байгаад байгаа байхгүй юу? Энэ эмэгтэйгийн хувьд яг ингэж намайг үзэн ядж байгаа бас нэг шалтгаан байгаа л баг. Тэгээ хүн хин нэгнийг шархлуулж байна гэдэг тэр хүн өөрөө шархалцсан байгаа л гэсэн үг. Шархлаагүй эрүүлтэй энэ сэтгэл зүйн эрүүл байгаа хүн хин нэгэн хүнд ягаад шархахгүй. Тэгээ энэ эмэгтэйгийн хувьд ч гэсэн эрэгтэй хүнээс маш их тийм шархавцсан хүн гэдэг нь мэдрэгдэж байгаа байхгүй юу? Өмнөх амьдралд нь те ямарваа нэгэн эрэгтэй хүн гарч ирээд өөрийг нь гомдоож исэн, зовоож исэн. Ямарваа нэгэн байдлаараа надтай адилхан ч байсан юм уу те? Өөрийг нь одоо мэдхгүй ямар ч байсан л тийм эрэгтэй хүнээс шархавцсан эмэгтэй гэдэг нь айгүй мэдэгдэж байгаа байхгүй юу? Энэ эмэгтэйгийн хувьд ч гэсэн магадгүй энэ бичлэгийг үзэх юм бол таа ч гэсэн травматай шүү. Энэ дээр намайг травматай гэжсэн байна. Таа ч гэсэн маш их травматай учраас ийм бичиж байгаа байхгүй юу? Энэ бол гарцаагүй үнэ. Та яг дотор үгүй би ста те хүчрэх би мундаг би ста те гэд яг үүсгэж магадгүй л дээ. Гэхдээ яг иймэрхүү бичиж байгаас чи харахад танд ямарваа нэгэн сэтгэл зүйн шарах байгаа бол та ингэж бичиж байгаа. Тэгэхээр би таныг ч гэсэн энэ сэтгэл дотор байгаа, нууцсан байгаа, дарагдуулсан байгаа, тэр шархаа нуугаад ингээ хан босгоцсон байгаа, тэр ханнуудаа нураагаад тэр дотор байгаа шархаа эдгээгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Та үнэхээр энийг эдгэж чадах юм бол ийм юм бичихгүй нэрэ. Гэхдээ би энэ тань бичсний чинь буруутгаж байгаа юм шиг лээ. Таны үзэл бодлыг ерөөсөө тийм ингэж бичиж болохгүй гэж байгаа юм биш шүү тий. Бити буруугаар ялгаа. За бүгдээрээ шууд постыг уншъя.
За золбоо шиг юм болгоноос травматай, харамч, нарийн хүн ийм гоё эмэгтэйг олигтой аваад явж чадахгүй. Салаад удаагүй байхдаа ютуберээ эхнэрээ муулаад тэр чигээрээ зайлах юмаа өөрөө хийсэн тэнэг залуудаа гэсэн постыг оруулсан байхгүй. Тэгэхээр энэ эмэгтэй бас миний YouTube сувгийг үздэг юм шиг байна л да. Би нэг одоо YouTube сувгаараа дандаа бага насны траума, би энэ трауматай байсан байна, энэ трауматай байсан гэдэг аюух ярьдэн шүү дээ. Тэгэхээр бас намайг нөө үзий ядаал үзээд идэх юм айлсгүй яг магадгүй зүгээр хүмүүсээс сонсон байж магадгүй те. Миний талаар мэдээж л бас зөвхөн ингэж пост оруулж байгааг бодох зөндөө олон найзууд нөхдүүдээр яриад явдаг үлгүүдэд ихтэй. Тэр залуу цаашаа YouTube-ээр ингэ байнга траума ярьсан, сэтгэл зүй ярьсан явж байдаг бүр те трауманы үүр болцсон залуу штэ гэж гэсэн зүйлийг сонсоод яг ийм пост оруулсан ч гэж магадгүй те. За тэгвэл энэ эмэгтэйгийн оруулсан яг энэ постонд ор 669 хүн сэтгэл үлдээсэн байгаа хгүй юу. Тэгээ бүгдээрээ эхнээс нь хавуулаад сэтгэлийг уншаад явцгаая. За хамгийн их лайк авсан сэтгэлийг бүгдээрээ хамт уншия. Голд бодогдоод байсан юмыг хилчглээдээ. Салчаад үр хүүхдийн төрүүлээд удаагүй нялх битээ хүнээ хаяад зайл гэдэг үгээр зайлах шалтгаан хайгаад нэг хүнийг хоёр болгочхоод нялх битээ хайрлаж дурлалцаж явсан хүнээ улс орноороо олиггүй дагагчтайгаа нийлж доош нь хийж үерхдэг байснаа дурсаж намайг тэгдэг байсан ингэдэг байсан гэдэл бүр ойлгох ухаан хайрлгээд баасны зураг тэгээд уйлж байгаа юм аж хоёрыг давхар оруулсан байна. Бүр үнэхээр уур нүрсэн болтой. Үнэхээр намайг тэгдэг үл хүндэлдэг байсан ийм тийм хар ажил хийсээр байгаа тарих ажиллахаа байцсан гэж хэлсэн энтергээд үнэн л хэлсэн байна лээ. Тэгж их муулах байсан бол харамсаад фолловерстойгоо муулах биш өөр нэг хүнийг хоёр болохоос өмнө бодох байсан. Өөртөө ахадсан ажилтай, анхилтай, боловсралтай эмэгтэйд гологдож байгаагаа шарандаа улс орноороо нийлж төрөөд удаагүй ихнэрээ дэвсэлсэн бас л амар сэжиг залуу бас гэсэн байна. Тэгээ энэ сэтгэл дээр бол маш их олон хүмүүс лайк дарсан байна. Тэгэхээр энэ хүний бичсэн сэтгэл дээр бас аюул олон хүмүүс санал нийлж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээ би бас яг энэ эмэгтэйг үнэхээр одоо үзэн ядах ч юм уу миний талаар яаж ингэж бичиж байна. Би одоо өөрийгөө ямарваа нэгэн тийм өмөрөх ямар ч тийм сэтгэл төрөхгүй байна. Энэ хүний бичсэн стилс үнэн л гэхгүй. Яг нэг үгэлэг те. Энэ хүн үнэн л юм бичсэн ба шүү. Энд би ерөөсөө тэгж ууралж бухимдаа намайг ингэж бичээд яхаа. Яг би яг энэ бичлэгийг хийх болсон гол шалтгаан яг энд л байсан л да. Яг үннийг хэлэхэд энэ бүх зүйлийг би өөрөө сонголтыг хийчээд ард нь тэгж тэ стори хийгээд одоо бичлэг энтер хийгээд тэр бол зүгээр л тэр бол зүгээр л 100% миний буруу байхгүй юу? Бүр 100% шүү дээ, тэ. Яг энэ эмэгтэйгийн бичсэнтэй адилхан тэ. Үнэхээр намайг тэгж үл хүндэлдэг байсан ийм тийм хар ажил хийсээр байгаа тархиаж ажиллахаа байцсан гэж хэлсэн энтергээд үнэн л хэлсэн байлээ. Тэгж их муулах байсан бол харамсаад фолловерстойгоо муулах биш өөр нэг хүнийг хоёр болохоос өмнө бодох байсан гэж байгаа байхгүй юу? Хүн ер нь яг хүнтэй суугаад гэрлэхээсээ өмнө те ямарваа нэгэн шийдвэрийг гаргахаасаа өмнө би энэ шийдвэрийг гаргасныхаа дараа энэ шийдвэрийнхаа бүх үүрэг хариуцлагыг би өөрөө хүлээх үү гэдгийг маш сайн өөрөөсөө асуух хэрэгтэй юм билэ. Бүр маш сайн асуух хэрэгтэй. Эцээст миний амьдралдаа гаргаж байгаа шийдвэрт хэн нэгэн хүн яг нөлөөлсөн байж болно л доо. Гэхдээ эцсийн шийдвэрийг би өөрөө гаргадаг байгаа байхгүй юу? Өөр хинч биш. Би өөрөө амьдралдаа энэ шийдвэрийг гаргасан болвол дараа нь тэр гаргасан шийдвэр нь асуудал үүсгэн гут тэр асуудлаа хэн нэгэнд тайлбарлах юм уу, гоншигнох юм уу, би ингэчлээ, би хохирчлоо, надад хэцүү байсан, намайг ойлгооч, та нар яагаад намайг ойлгохгүй байгаа, би хохирогч гэсэн ийм тайлбар тавина гэдэг үнэхээр би тэнэг байсан байгаа байхгүй. Би бүр үнэхээр тэнэг байсан. Монголчуудын ярьдаг яриа байдаг шүү дээ. Олгоо хагаравч тогоон дотроо гэд. Яагаад энэ тэ найз охин найз залуу энэ хоорондоо болж байгаа асуудал тэ эхнэр нөхөр энэ хоорондоо болж байгаа асуудлаа хэн нэгэн хүмүүс битгий яар гээд байдгийм бэ гэхлээр ерөөсөө өөр хүнд ярьлаа гээд тайлбарлаа гээд ямар ч нэмэр байхгүй байхгүй. Бүр ямар ч нэмэр байхгүй. Яг уу мэдээж хүн ээжээсээ ч юм уу ааваасаа ч юм уу те эсвэл сэтгэл зүйч ч юм уу ямар нэгэн хүмүүсээс яг зөвлөгөө авч болно л доо. Гэхдээ энэ бүх зүйлийн эцсийн шийдвэрийг би өөрөө гаргана. Тэр гаргасан шийдвэрийнхаа хариуцлагыг би хүлээнэ гэдгээл
энэ толгойдоо бүр маш сайн суулгачихал хэрэгтэй юм байл л дээ. Тэгэхээр энэ бичгийг үзэж байгаа дүүнер та гэж хэлэхэд хэрвээ амьдралдаа ямарваа нэгэн шийдвэр гаргах гэж байгаа бол те одоо том шийдвэр их сургуульд орох, мэрэгчлээ сонгох, те найз охин, найз залуугаа сонгох, эхнэрээ сонгох, нөхрөө сонгох гэх мэтчлэн. Яг хин нэг хүнээс зөвлөгөө авч болно л доо. Гэхдээ эцсийн шийдвэрийг би өөрөө гаргана. Би энэ бүх хариуцлагыг үүрэх чадвар надад байна уу? Энэ оронгоороо эргээд миний амьдрал сүрлээ гэхэд энэ бурууг би зөвхөн өөр дээрээ хүлээж авах ухамсар, тэр чадвар, мэдлэг, боловсрал одоо юу вэ? Тэр бүгдийг би өөртөө шингээж чадсан байна уу гэдгээ асуух нь бүр хамгийн чухал юм байлээ. Энэ бүх асуудал болоод оронгоороо ирэхсний дараа тэр зөвлөгөө авсан хүнээ буруутгах ч юм уу те. Одоо тэрийг олон түмэнд зарлаад те ээжтэй аавдаа ч юм уу те хин нэгэнд очиж гоншигнол гомдлол стори оруулаад одоо би бол яг л ийм юмыг хийсэн залуу шүү дээ. Яг нэг үг хэлэхэд те. Ингэх ямар ч шаардлагагүйсэн байхгүй. Би одоо ингээд эргүүлээд бодоход Тэ. Миний буруу байсан байгаа байхгүй. Цэцэд үр дүнгийг харалтаа. Ямар үр дүн гарч ийн. Миний амьдралд энэ бүх ингээд зөндөө зүйл ингээд та нарын нүдэн дээр болоод өнгөрчлөө шүү дээ. Яг үр дүнгийг харахад л бүх юм ойлгомжтой харагдаж байгаа. Та нар үр дүнгийг л хартаа. Энийг би яагаад хэлээд байгаа вэ гэхээр ийм кейс та нарт ингээд өгөгдчихөж байгаа байхгүй юу? Энэ кейсээс магадгүй одоо дөнгөж 20 гарч яваа дүүнер мэн те. Энэ чи ийм юм биш та. Ингэх ёстой мэн, ингэх ёстой мэн гэд ойлгоод яваасаа бити алдаасаа гэсэндээ магадгүй би энэ яг бүхнийгээ та бүхэндээ хуваалцах дуртай байдгийм болов гэж бас боддیں۔ Гэхдээ ер нь бодоод үзтээ амар тэнэг үйлдэл байгаа сте тий. Аль талдаа салах шийдвэрийг гаргаад тэгэл зүг чимээгүүл амьдрах хэрэгтэй. Тэрийг хүмүүс тайлбарлаад ойлгоно гэх хинт хамаатан би эцээст эр хүн миний өөрийн шийдвэр шүү дээ. Ер нь гомдолч гоншгоноод тэх ер нь ямар ч хэрэг байхгүй юм билээ. Тэг энэ яриагаа ерөнхийд нь базаад ярих юм бол эцсийн шийдвэрийг би өөрөө гаргана. Эцсийн амьдралдаа гарч байгаа бүх том шийдвэрүүдийг би өөрөө гаргана. Тэр шийдвэрийг гаргачаад шийдвэр маань буруу байлаа гэх те. Бүр оронгоороо ирэхлээгээд оронгоороо иргэсэн тэр бүх буруу зүйлийн хариуцлагыг би өөрөө өргөх чадвартай байна уу? Надад тийм ухаан байна уу? Ухамсар байна уу? Хүмүүжил байна уу? Миний сэтгэл тэр зүйлд бэлтгэгдсэн байна уу гэдгийг л өөрөөсөө асуучих. Тэгэхэд л ер нь та яг одоо хүнтэй үерхэх болсон байна уу? Хүнтэй гэрлэх болсон байна уу гэдэг асуулт чинь гараад ирж байгаа байхгүй юу. За дараагийн комент ингэсэн байна. Ярьж байгаа нь авах юм ихтэй ч хувь хүн нь нэг тийм шалчгар санагддаг гинэ. Тэг ярьж байгаа нь авах юм ихтэй гэсэн байна те. Бас яг нэг иймэрхүү миний ярьж байгаа яриа бас авах юм ихтэй байж магадгүй шүү дээ. Би хүмүүст нэг амар тийм би мундаг мэдлэг боловсралтай би ухаантай те би хүмүүст зааж сурна гэсэн хандлагаар ерөөсөө ханддаг байхгүй юу. Би ер нь амар дутагдaltaа би одоо хэлтэн штеп амар травматай. Амар травматай тий. Өнөөдөр миний YouTube сууг амжилттай яваа шалтгаан би нэг мундаг мэдлэг боловсралтай тий хүмүүст айгүй тийм өгөөжтэй юм хийдэг ч юм уу. За альсгүй бол би нэг тийм бусдыг татгаар царайтай авьяастай ч юм уу. Над юусэн тийм байдаг. Би одоо ч гэсэн өөрөөс гайхдаг. Би ер нь яаж яваад ийм 700 мянга гаруй хүн намайг дагсан болоо гэж бодоод ахаар яг үнц нь юу вэ гэхлээр ерөөсөө л үзэж байгаа хүмүүс маань энэ юу нь яг надтай адилхан да гэсэн тийм мэдрэмжийг айгүй хөвгдөм болоо гэж боддог байхгүй юу. Адилхан л алдаж унаж, ойлгож ухаарч, тэнэгтэж, заримдаа тэнэглэж ийм адилхан л хүн гэдэг утгаар намайг айгүй үздэг хүмүүс их байдаг болоо гэж боддог байхгүй юу. Тэгээ энэ дээр нэг шалчгар гэдэг үг яваад байна те. Би энэ шалчгар гэдэг үг айгүй дургүй байдаг гэсэн байхгүй. Гэхдээ тэр өмнө үйлдэлсэн үйлдэлүүдээ харах юм бол би үнэхээр тэр үед шалчгансан юм байна гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа байхгүй. Тэгээ би тэр үед үнэхээр шалчгансан юм байна. Шалчганчиж. За нэг хүн ингэж бичсэн байна. Тийм шүү. Эвлэрэх зай үлдээхгүй эргүүтэд бүр цэг тавьсан да. Ер нь золбоо шиг гарууд ганц бие амьдрах нь бусдад үзүүлэх хамгийн том буян байх оо гинэ. Энэ дээр бүр 778 лайктар санал хийсэн байгаа хгүй. Тэгэхээр энэ амар үг байгаа сте. Та бүхэн ингэж уншаа. Тийм шүү. Ер нь золбоо шиг гарууд ганц бие амьдрах нь бусдад үзүүлэх хамгийн том буян байхаа гэж байгаа хгүй. Тэгээд би одоо ингээд намайг одоо нэгсэн тоо насаараа ганцаараа амьдрах гэж байгаа бах та. Ямар амар бивтэлтэй юу. Би насаараа ганцаараа. Гэтэ энэ амар үг байна. Бүр амар үг нэр. Үнэхээр муу хүн байвал те. Чи ганцаараа амьдрах чинь буян шүү. Зүгээр чам шиг ийм муу хүн өөр хүнтэй нийлж хүнийг гомдоовоо. Чи хүнтэй нийлэх юм бол тэр хүн зовё шүү. Тийм учраас чи муу хүн учраас чи насаараа ганцаараа амьдарч байгаад үхээрэй гэсэн байгаа байхгүй. Вау. Залбаа шиг гарууд ганц бие амьдрах
Амьдрах нь бусдад зүйлэх хамгийн том буян бахав. Ямар амар үг нэрээ энэ бүр. Гэтэ яг энэ хүний бичсэн комментиг одоо яг энэ муухагаар нь хүлээж авахгүй те. Одоо энэ хүн намайг яаж ингэж хэлж чадж байна гэж үзэн ядах сэтгэлээр авахгүй яг зүгээр амьдрал дээр бодит дээр тусгаад авах юм бол юу вэ гэхлээр хүн алдаж болно те. Ямарваа нэгэн алдаа гаргаж болно. Угаасаа л хүн болгон алддаг шүү дээ. Амьдрал ямар нэг заавартайгаар ирдэг биш. Хүн болгон л амьдрал зөндөө алддаг. Гэхдээ тэр алдаагаа ухамсарлахгүй, алдаагаа ойлгохгүй, тэр алдаанаасаа суралцахгүй ингээд энэ чигээрээ яваад авах юм бол нэрэл өстө ганцаараа амьдрсан дээр байхгүй юу? Энэ алдаагаа ойлгоогүй бол дахиад нэг хүнтэй нийлээд дахиад энэ алдаагаа тавтана шүү дээ. Энэ алдаагаа ойлгоогүй бол тэнд нэг очиж хүнтэй нийлээд дахиад алдаагаа тавтана. Тэнд алдаагаа тавтана тий. Тэгэхээр иймэрхүү хүмүүс бол өстөл яг өмнөрөө яг үнэхээр ганцаараа амьдрсан дээр байхгүй юу? Энэ алдаагаа дахиж давтахгүй тулд өнөөдөр тий би одоо салаад 2 жил гаруй болж байна тий. Одоо хүртэл би хүнтэй нийлэхгүй тэ хүнтэй үерхэх, хүнтэй суух энэ шийдвэрийг яарч сандарч гарахгүй байгаа шалтгаан нь юу вэ гэхээр би энэ бүх зүйлийн хариултыг олж би өөрөө эдгэрэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Би өөрөө энэ бүх сэтгэл дотор үүссэн одоо нэг траума гэж яриад байгаа шүү дээ. Энэ бүх траумануудаа, энэ бүх сэтгэл зүйн шархаа тэ бага насанд авсан, өсвөр насанд авсан тэ 20 эдтэй байхдаа тэ 30 гараад явхдаа энэ бүх амьдралаа ойлгоод би ингээд ийм юм болсон биз. Энэ бүгдийг ойлгоод энэ бүх шархаа эдгээгээд хин нэгнийг гомдоохгүй, хин нэгэнтэй уулзч учраад энэ шархалсан шархаа тэр хүнээр дамжуулж эдгээх гэсэн тэр оролдлогыг хийх биш. Би өөрөө эхлээд эдгээд дараа нь миний сонгосон сонголт буруутлаа гэхэд яаж ч буруутсан энэ бүгдийг би хүлээгээд авах төвшний хүн болох ёстой юм байна гэдгээ ойлгоод өнөөдрийг хүртэл би ганцаараа явж байгаа байхгүй юу? Дугуугаа олж суунаа гэдэг бүр монголчууд хүртэл байдаг ш. Солонгос хүртэл яг тийм үг гэдэг. Гэрийн ундаа гэж үг гэдэг байхгүй юу? Энэ бүр ингээд улс орны хүмүүс хүртэл ингээд нэг юм амьдралын нэг юм тойрог тийм нэг юм байгааг олоод харсан биз дээ. Гэхдээ ямар сони яг нэг дугуугаа олж суугаад ах юм. Яг нэг адилхан хүмүүс хоорондоо нийлээд ах юм. Тэгэхээр та өөрөө өнөөдөр хин нэгнийг шархлуулах хэмжээний гомдолтой явж байгаа бол хин нэгнийг шархлуулах хэмжээний гомдолтой хүнтэй л сууна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бүгдээрээ эдгэрцгээ бүгдээрээ заяа. За дараагийн сэтгэл шалчхар хэрүүлж өөрийнхөө feelings тэнэгтэлтэй нэгт тавьдаг сонин эмгтээлэг хид хідэн narcissistic personality гэсэн бичлэг бүр зориулж хийсэн лол дөнгөж төрсөн эмгтээ тийм талархалгүй хандаж болохгүй нэрэ. Иймэрхүү феминины хачин залуучууд нөхөрт гараад арьсаа арчлаад өдөржин гэртээ сууж ивэл таарна гинөө. Яг үнэхээр миний сэтгэл нэр амар өвдөж шүү хүмүүсээ. Миний сэтгэл бүр үнэхээр өвдөж байна. Үнэн болохоор сэтгэл өвдөж байна. Яг үнэн болохоор. Хүн биш үү? Яг ингэдэг юм байна. Өөрийнх нь буруу хэлнэ штэ. Ямар ч хүн дотроос нь эсэргүүцэл гарч ирдэг. Уур нь хүрдэг ямар ч хүний. Гэхдээ яг энэ бүх алдаагаа чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрөөд ойлгосон цагт тэр хүмүүсийн хэлж байгаа шүүмжил нь уураар биш. За зөвхөн энгийн жишээ авах юм бол хүн нэг алдаа гаргачаа тэр алдаагаа дараа нь бодохоор айгүй ичих мэдрэмж төрдөн штэ. Тэр өвдөлтөй хэлж байгаа шүү за. Үзэгч бүхэндээ яг үннийг хэлэхэд байна штэ. Үнэхээр энэ хүний бичсэн юм үнэн байгаа хгүй те. Би өөрөө сонголтыг хийгээд нэг хүнтэй нийлээд тэгээд тэр амьдралд нь асуудал үүсээд тэгээд тэр асуудал нь олон дэлгэгдээд над руу хүмүүс хуруугаа чичлээд ихсэн чинь төрөөд удаагүй ихнэрээ бодхоос илүүгээр тэр хуруугаа чичилж байгаа хүмүүс тайлбар тавих нь илүү өмнө байсан байхгүй. Тэгэхээр би амар муухай амиачсан өөрийгөө бодсон байсан байгаа шүү дээ. Түүнээс бол яг л энэ хүний бичснээр те төрөөд удаагүй байгаа тэр хүний сэтгэл ямар байгаа бол одоо тэр чинь те нялх хөвгтэй байгаа. Тэр бүх зүйлийг би ойлгож харж чадаагүй байхгүй. Ир хүний бөөр суурь те нэг ир хүний тийм тайван аливаа зүйлийг ингээд олон талаас нь хардаг тийм тайван дүлгүүн тийм зан надад ерөөсөө бүр 0 0 бүр огт байхгүйсэн байгаа байхгүй. Энэ хүний сэтгэлийг гэсэн би ерөөсөө тэгж нэг үнэхээр зөв юм бичсэн шүү, зөв юм бичсэн. Тэгээ иймэрхүү залуучууд нөхөрт гараад гэсэн биз дээ. Эхнэр аваад биш. Тэгээ иймэрхүү залуучууд нөхөрт гараад арьсаа арчлаад өдөржин гэртээ сууж ивэл таарнаа гэсэн байна. За тэгээ энэ хүний доор нь бас нэг хүн ингэ бичсэн байхгүй. Ер нь бол тийм шүү, сайн залуу. Гэхдээ чиний хэлдэг бол яг шүү. Тэгээд дээрэс нь
Энэ хүний буруу биш л те багасаа Солонгост өссөн хүн тэднэр шиг л ийм болно гэсэн байна. Яг Солонгост өссөн хүн ийм болно гэдэг бол өрөөсгөл ойлголттой. Тэгээ яагаад би энэ сэтгэлдлийг уншсан бэ гэхээр олон хүмүүс яг энтэй төс сэтгэл бичсэн байсан. Юу вэ гэхээр уянга Европт өссөн, Европын соёлоор багасаа байсан те. Золбоо болохоор Солонгост өссөн, Солонгосын соёлоор өссөн. Ийм хоёр соёл мөргөлдөхөөрөө яаж энэ хоёр хүн таарч тохирч амьдрах юм бэ гэж бичсэн байсан байхгүй юу. Тэгэхээр энэ бол маш буруу ойлголт. Бүр маш буруу ойлголт. Яг хөө мэдээж төв соёлын ялгаа бол гарна, тий. Гэхдээ төв соёлын ялгаа гаргаад тий хүн болгон таарч тохирдгүй бол ерөөсөө л төв алхасч уулзж байгаа бүх хүн сална гэсэн үг шүү дээ. Маш олон төв алхасч амьдарч байгаа мөртлөө аз жаргалтай бие биенийг ойлгоод үнэхээр сайхан амьдардаг хосууд зөндөө олон байгаа. Одоо Монголд ч гэсэн зөндөө шүү дээ. Тэгэхээр ямарваа нэгэн төв алхасч уулзж байгаа хосууд саллаа гэд тэр төвийн соёл те тэр улсын соёл гэдгийг бол би маш буруу дүгнэлт гэж бодож байна. Мэдээж амьдралд нь нөлөөлнө. Гэхдээ тэр хоёр хүн өөрсдөө эцэст бэлэн болоогүй л байгаа байхгүй. Хамгийн гол асуудал хамгийн одоо хэгшим гэж солонгосчууд ярьдаг байхгүй. Хамгийн гол point нь юу вэ гэхээр тэр хоёр хүн хоёр тишээс салж лээвэл тэр хоёр хүн хоёлоо бэлэн болоогүй сан л гэсэн үг. Энэ бол гарцаагүй үнэ. Үнэхээр бэлэн болсон хоёр хүн нийлээд амьдралаа аваад явах юм бол хаач амьдрсан те төв алхасаад амьдрсан хоёр өөр орчинд амьдрсан ч бай хоёр өөр хэлтэй бие бинийгаа ойлголцдгүй ч бай те амьдралд нь ямар ч хэцүү асуудал тулгарсан бүр үхэл хацал тулгарсан ч гэсэн тэр хүмүүс тэр бүх асуудлаа ойлголцоод даван туулаад амьдрах тийм хандлагатай чадвартай байдаг. Тийм учраас салдгүй байхгүй. Эр хүний ноён нуруу аливаа асуудлыг маш олон талаас нь харж чаддаг. Энэ бүх зүйлийг тэгвэл хүн яаж эзэмшдэг юм бэ гэхлээр ерөөсөө л энэ нөө эцэг эхийн хүмүүжил явж байгаа байхгүй. Энэ бүх зүйлийн цаана эцэг эхийн хүмүүжил явж байгаа. Бага насндаа эцэг эхийн хайрыг авч чадаагүй. Энэ сэтгэл гэдэг зүйл нь хайраар дүүрээгүй. Ээжгүй өссөн ч юм уу, аавгүй өссөн ч юм уу, нэг бол өнчөө өссөн ч юм уу, нэг бол бүр ээжтэй аавтаа өссөн ч гэсэн хүчрхийлэл донд өссөн ч юм уу те. Ийм хүүхдүүдийн зүрх сэтгэл зүгээр тэр чигээрээ шархаар дүүрсэн байдаг. Юу хийхээ мэдэхгүй зүгээр насан туршдаа айцтай явж идэг. Яагаад вэ гэхээр хинч тэр хүүхдийг хайрлаагүй, зааж сургаагүй, хамгаалаагүй, алдаа гаргаад айх үед нь хин нэг нь хажууд нь түшиг тулгуур болгоогүй те. Энэ хүүхдүүд ингээд том болсоороо бөө шарах, бөө айц, бөө траума. Одоо хүмүүс намайг траума гэхээр намайг нэг траума. Та нар бүгдээрээ трауматай нэрнгээсээ. Та нар зүгээр тэрнтэйгээ нүүр тулахыг хүсэхгүй байгаа хгүй. Яагаад гэвэл айгаад байгаа учраас. Нүүр тулчих юм бол те та нарын тэр насаараа барьж ирсэн юм чинь байхгүй болчих гээд байгаа учраас би траумаагүй би гэж тэрийг нуугаад яваад байгаа хгүй. Тэрнтэйгээ нүүр тулцгаа. Тийм их асуудалтай байсан хоёр хүн хоёр талаас уулзах юм бол энэ бол зүгээр л тесрэх бөмбөг. Хоёр тесрэх бөмбөг л уулзж байгаа гэсэн үг. Тесрэх бөмбөг хизээ дэлбэрэх вэ гэдэг нь бол зүгээр цаг хугацааны л асуудал. Би үзэгчтэйгээ өөрийнхөө амьдралыг илэн далангуу нэг нөгөө хэлдэж шүү дээ. Миний амьдралыг яг ямар замаар туулж өнгөрүүлснийг бүгдээрээ мэдчихэж байгаа. Золбоо TV одоо алхасгүй үздэг хүмүүс нь бол. Тэгэхээр яг нэг нөгөө хэлэхэд миний амьдралд бол надад хэлж яриад, миний хажуунаас зааж сургаад, намайг ийм байдэн шүү, тийм байдэн шүү гэд хэлжсэн хүн бол байгаагүй. Тэгэхээр би үзэгчтэйгээ би өөрийнхөө амьдралд ойлгож байгаа, мэдэрч байгаа зүйлээ бас илэн талангуу хуваалцах дуртайгийн шалтгаан нь энэ байж магадгүй л дээ. Юу вэ гэхээр миний амьдралыг бол тэ Золбоо TV-ийн үзэгчид дийлэнх нь мэдж байгаа. Золбоо гэдэг үг төрөөд тэ ямар амьдралыг туулаад өнөөдөр энэ 38 нас хүрсэн байгаа Золбоо TV-г алхасгүй үздэг хүмүүс нь бол бүгдээрээ мэдж байгаа. Би бүгдийг нуухгүй дэлгэрэнгүй ярьдаг учраас надад яг нэг үгэлэхэд хэлж ярьдаг хүн хажууд байгаагүй байхгүй. Яг одоо ингээд амьдралаа эргэцүүлээд харангуут ёстой л энд очиж мөргөж үзээд тэнд хаалт үүсгээд тэнд очиж мөргөж үзээд тэнд хаалт үүсгээд тэнд яаж амьдрах вэ энд яаж амьдрах вэ гэж зүгээр ингээд борд зүрхээрээ явсан ийм залуу байхгүй. Би нэг 25 таа илүү 26 таа байхдаа яг сайн санахгүй байна. Нэг ахтай хамт ажилд гарч ирсэн байхгүй юу. Тэгээ тэр ах надтай хамт ажил гараад би нөө амьдралаа яриад ер нь анх удаа уулзсан ах байсан л та. Тэгээ амьдралаа яриад би тэр айгүй гоё тийм нэг илэн далангуй яриаг өрнүүлж ирсэн юм а. Тэгээ тэр ах надад айгүй гоё үг хэлчихсэн. Яг тэр амьдралын талаар те бүр яг ах хүний хувьд нэг бүр үнэхээр гоё үгнүүд хэлчихсэн байхгүй. Тэгээ би бүр ингээд ямар гоё юм бэ гэд. Тэгээ би тэр ахт ингэж хэлчихсэн байхгүй юу. Йоо ахаа би бүр тантай ярьсан чинь бүр үнэхээр гоё сэтгэл онгоож байна. Надад ингэж хэлж ярьдаг тань шиг те ийм аав ах байсан бол ямар гоё вэ гэж хэлжсэн нь одоо хүртэл мартдаг байхгүй. Тэг хүн болгоны амьдралд хажуунаас нь хайрладаг, дэмждэг, тусалдаг, ойлгодог, хүндэлдэг, алдсан үед нь дэмждэг, буруу юм хийж байгаа үед нь зэмлдэг ийм хүн болгоны хажууд
байхгүй шүү дээ. Ялангуяа манай Монголын нийгмийг ингээ анзаараад харахад бол яг хажууд нь тэр хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж байгаа, чин сэтгэлээсээ хүмүүжүүлж байгаа эцэг эхчүүд, тиймэрхүү ах эгч нар айгүй ховор харагддаг байхгүй. За бидний үеийг бол бүр яриад ах хэрэггүй. Тэгэхээр би үзэгчтэйгээ яг энэ бүгдийг илэн далангуу нэг нүгүү хуваалцдаг шалтгаан нь бас миний энэ амьдрал тохиолж байгаа зүйлсээс, миний амьдрал тохиолж байгаа асуудлаас, миний энэ ойлгож байгаа зүйлсээс те авахгүйхийн ухаанаар хандаад бас нэг ч гэсэн хүн, хоёр ч гэсэн хүн ойлгоод би ингэх ёстой юм шүү дээ. Би чинь бэлэн болоогүй байгаа юм шүү дээ. Би энэ шийдвэрийг гаргаад эцсүүлд нь ийм болоо гэхэд энэ бүх хариуцлагыг би өөрөө өөрт юм биш те. Тэгэхээр би энэ шийдвэрийг гаргахдаа маш те бодолтой чухалчилж те би юу юм дээр алдчихж байгаа. Би шархаа идэх ёстой юм биш. Гэх мэтчлэн мянган хүн сонслоо гэхэд ганц хоёрт нь тэр нь яг үлдээд тэр амьдралдаа хэрэгжүүлээд золбоо шиг алдахгүй байвал одоо миний энэ бичлэгийг хийж байгаа хамгийн гол тэр зорилго, тэр хүсэл, тэр итгэл минь биелэх юм болов гэж бодож байна да. Яг энэ миний талаар пост оруулсан байгаа эмэгтэй ч юм уу, тэрнийхэн доор одоо миний талаар янз бүрийн бичсэн байгаа тэр хүмүүсийг бол би үнэхээр яг үнэнгээсээ тэр хүмүүсийг бүр үзэн ядах ч юм уу, тэр хүмүүсийг буруутгахгүй байна. Би зүгээр энэ бүх алдааг өөрөө ухамсарлаад яг өөртөө хүлээж авч байна. Тэгэд энэ бичлэгийн доор аль болох та бүхэн намайг битгий магтаараа. Золбоостой ухаантай шүү, мундаг шүү, өстой юм ойлголоо. Би ерөөсөө тийм нэг юм хүмүүсээс магтаал авах гээд ч юм уу энэ бичлэгийг огт хийгээгүй шүү. Бити бичээрэй. Намайг найдлах муулж. Найдлах муулж тий. Ерөн сонин бас хүнээс ерөөсөө магтаал авч чаддаг шүү. Энэ бол өстой яалтчгүй нэг солонгосын соёл байхгүй юу? Энэ өстой яалтчгүй солонгосын соёл. Энийг бол үгүйсэхгүй. Солонгосчууд яг тэгдэг байхгүй өөр юм магтангууд анимны да үгүй та би биш ээ намайг бити магтаа гэд. Ялангуяа би нөгөө 6 жил хөлбөмбөгийн секцэнд явхад бол яг энэ соёл надад бүр амар сууц. Бардам байж болохгүй. Төлөв даруй байх хэвээр. Өөрийгөө магтаж болохгүй. Хүмүүс чамайг магтчихвэл би илүү даруухан байх хэвээр. Би илүү хөдөлмөрлөх хэвээр гэдэг. Тэрэнд бити анхаарлаа хандуул гэсэн нэг юм зарчим яг бүр надад суудсан байдаг хөөх. За тэгээ өнөөдөр ямар ч гэсэн сөрөг сэтгэл уншлаа. Тэгээд өнөөдрийн бичлэгийг та бүхэн бас авах гэхийн ухаанаар хандаарай. За тэгээ бичлэгийнхаа төгсгөлд би өөрөө ч гэсэн тэгээд та бүхэн ч гэсэн яг бүгдээрээ үнэнтэйгээ нүүр тулъя. Аль болох бусд руу хуруугаа чичлэхээс илүү өөртөө ажилтдаг хүн болъё те. Бид нэр бусдад бурууг тоглоо гэд бидний амьдрал хизээч өөдлөхгүй, хизээч дээшлэхгүй, харин ч доордно. Харин ч би өөрөө өвдөн. Амьдрал тохиолж байгаа явдал энэ алдж байгаа алдаа болгоно хин нэгэнд буруу өгөөл яваадах юм бол он жил өнгөрөөд хөгшөрсөн ч гэсэн хин нэгэнд буруугаа өгдөг нэг тийм яхир, тийм муухай нэг өвөө эмээнэр болцсон байдаг шүү дээ. Яг л тийм хүн болж хувирна шүү. Бусдыг бодсондоо биш. Өөрийгөө бодож байгаа бол та өөртөө ажиллаарай. За тэгээ өнөөдрийн бичлэгтээ хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр. Бай.